Улсын бүртгэлийн ерөнхий газраас улсын хэмжээнд иргэний үнэмлэх хэвлэх ажлыг зогсоосонтой холбогдуулан мөн иргэний шинчилсэн бүртгэл бүртгэдэггүй үйлдсэн иргэдийг бүртгэлд хамруулах ажлыг эрчимтэй зохион байгуулахаар аймаг нийслэлийн улсын бүртгэлийн хилцээний дарганаар чиглэл хөрвүүлээд байгаа юм байна. Учир нь иргэний шинчилсэн бүртгэл бүртгүүлж мэдээллийн зөрүүг иргэний бүртгэлийн дугаар олгогдсон иргэнд иргэний үнэмлэх олгох тул дүүрэх шинчилсэн бүртгэлээ өргөжлүүлэн бүртгэж бүртгэдэггүй иргэдийг хамруулах зөрчилтэй иргэдийн мэдээллийн зөрүүг арилгах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгаажээ. Тэгэхээр энэ шинжилсэн бүртгэлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор улсын бүртгэлийн ерөнхий газраас аймаг нийслэлийн улсын бүртгэлийн дарга нарт чиглэл өргүүлсэн байгаа. Энэхүү чиглэлээр одоо 16 нас хүрээд иргэний үнэмлэх аваагүй улаан паспортыг солиулаагүй иргэдийг одоо иргэний шинжилсэн бүртгэх энэ ажлыг эрчимжүүлье гэсэн албан бичиг хүргэгдсэн байгаа. Тэгэхээр 16 нас хүрээд иргэний үнэмлэх аваагүй улаан паспорттай эдгээр иргэд маань одоо өөрөөр хэлбэл шинжилсэн бүртгэл хамрагдах юм боломжтой болсон. Өөрөө оршин суугаа хариаллын дүүрэгтээ очиж одоо төрсний гэрчлэгээ улаан паспортын гар дээр байгаа иргэд маань шинжилсэн бүртгэлтэй хамрагдах юм боломжтой болсон гэсэн. Иргэний шинжилсэн бүртгэлд огт бүртгэдэггүй үйлдсэн 1.8% хилийн чандад амьдарч байгаа болон баримт бичгийн зөрчилтэй огт баримт бичиггүй 20 хайл идэж байгаа иргэд эзэлдэг байна. Иймд засгийн газрын 167 дугаар тогтоол 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс хүчингүй болсонтой холбогдуулан бүртгэлд хамрагдаагүй иргэдийн баримт бичгийг үндэслэн шинжилсэн бүртгэлд хамруулахаар болсон байна. Өөрөөр хэлбэл иргэний үнэмлэх огт авч байгаагүй улаан паспорттай 16 нас хүрээд иргэний үнэмлэх аваагүй болон 2 жилээс дээш хугацаа өнгөрсөн иргэдийн төрсний гэрчилгээ бусад холбогдох материалыг үндэслэн шинжилсэн бүртгэлд бүртгэх юм байна. Ер нь бол бид нар шинжилсэн бүртгэлийн ажлыг иргэдийг бүртгэхдээ бол хаягийн зөрчилгүй төрсний гэрчилгээтэй иргэний үнэмлэхтэй байхын шаардлагыг тавьж бүртгэжсэн. Ажил одоо энэ бүртгэгдээгүй 1.8% таа байна гэдэг иргэд маань одоо өөрөөр хэлбэл гар дээр иргэний үнэмлэх байхгүй улаан паспорттай бичиг баримтын зөрчилтэй ийм хүмүүс үлдээд байсан байхгүй. Тэгэхээр одоо иргэний цахим үнэмлэхийг 3 сарын 1-ээс олгохтой холбогдуулаад мөн иргэний үнэмлэхийг одоо улсын хэмжээнд үйлдвэрлэх ажлыг зогсоосонтой холбогдуулаад энэ ажлыг ингэж улс орон дээр зохион байгуулж байгаа. За тэгэхээр энэ дээр нэг юм нэмжлэхэд огт баримт бичихгүй иргэд маань бүртгэлд хамрагдах боломжгүй. Өөрөөр хэлбэл одоо гар дээр төрсний гэрчлэгээ авахгүй улаан паспорт нь авахгүй ийм иргэд маань бүртгүүлэх боломжгүй гэсэн үг. Тэгэхээр эдгээр иргэд маань яах ёстой вэ гэхээр манай улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаад улсын бүртгэлийн төв архивт өөрийнхөө мэдээллийг шүүлгүүлээд хэрвээ төрлийн бүртгэлийг байвал төрсний гэрчлэгийг аваад бусад холбогдох материалуудаа бүрдүүлээд өөрөө оршин суугаа хариаллын дагуу очиж одоо иргэний шинжилсэн бүртгэлтэй хамрагдана. За мөн одоо хөдөө орон нутгаас ирж байгаад одоо хасалт хийлгсэн юм уу ямар нэгэн баримт бичгийг гээдүүлсэн өргөдүүлсэн ийм иргэд байгаа. Тэгэхээр эдгээр иргэд маань одоо хаягийн зөрчлөөс одоо шинжилсэн бүртгэлтэй хамрагдаж чадахгүйсэн бол одоо энэ хаягийн зөрчилтэй иргэд маань нийслэлийн бүртгэлийн газарт хандах юм боломжтой байгаа. За өмнө нь бол одоо иргэний үнэмлэх авахд иргэд маань 13,300 төгрөгийг одоо дансан тушаадаг гэсэн бол энэ ажилтай холбогдуулаад шинжилсэн бүртгэлд хамрагдахтай иргэд маань 13,300 төгрөгийг дансан төлөхгүйгээр за одоо бэлнээр бүртгэл хийх хараа дүүрэх дээрээ 5,000 төгрөгтэй авчиж ингэж бүртгүүлэх юм боломжтой болсон. Мөн хөдөө орон нутгаас сэлжин ирж байгаа бичиг баримтаа гээгдүүлснээс болж нийслэлийн бүртгэлд ороогүй тохиолдолд мөн адил тодорхой материал бүрдүүлж нийслэлийн бүртгэлийн газарт хандаж бичиг баримтын зөрчлөө арилгуулж болох юм байна. Харин баримт бичгийн болон хаягийн зөрчилтэй огт баримт бичиггүй иргэдийн тухайд холбогдох зөрчлөө арилгахтал шинжилсэн бүртгэл бүртгэх боломжгүй юм байна.